За сайн байцгаана уу. За иргэд хувьцаа эзэмшигч нарт мэдээлэл амжуулах гэж байна. За бид нар улсын их дэлгүүр хувьцаат компани, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах клубын хамт олноос мэдээлэл өгөх гэж байна. Юунд тухайн мэдээлэл өгөх гэж байна гэхээр улсын их дэлгүүрийн одоо 99 оноос хойш хувьчлагдаад иргэнд ноогдол ашиг өгөхгүй ингээд олон жил болж байна. Тэгээ ноогдол ашиг өгөхдөө 3 жил дараалан нэг ноогдол ашиг өгсөн. Нэг шиг хувьчаанд нэг 50 мөнгө 3 төгрөг 5 төгрөгийн ноогдол ашиг өгсөн байна одоогийн байдлаар. Тэгэхээр бид нар энэ улсын их дэлгүүрийн хууль бус шийдвэр гаргаад байгаа энэ процессыг олон түмэнд бас танилцуулахыг хүсэж байна. Иргэд маш сайн санаж байгаа бах. 91 онд бидэнд энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж юм тасбар өгсөн. Энэ бол тухайн үедээ энэ 7,000 төгрөгийн үнэтэй энэ гуруула 3,000 төгрөгийн үнэтэй ийм хөрөнгө оруулалтын эрхийн бичиг иргэн болгонд өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр бүгд найрамдах Монгол ард улсын нийт үндсэн хөрөнгөөр баталгаажна гэд хүссэн өмч хөрөнгө авч болно гэд иргэн болгонд энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичиг өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр ихэнх иргэд нь хувьцаат компани хувьцаа авсан байгаа. Улсын их дэлгүүрийн хувьцааг авсан 45,500 хүн энэ хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьцаа авсан байна. Өнөөдрийн байдлаар судалгаа хийгээд харахад энэ 45,500 хүн ихэнх нь Эрдэнэтэд амьдардаг улсууд байна. Дархан уул аймгаар амьдардаг улсууд байна. Энэ 40-50 мянгатаар ч гэсэн амьдардаг улсууд байна. Энэ иргэд энэ улсын их дэлгүүр яагаад хувьцааныхаа ноогдол ашиг өгөхгүй байна гэдэг хүн болгон асуулт асуудаг. Энд асуултандаа хүмүүс хариулт авч чаддаггүй. Энийг бид нар өнөөдөр та бүхэнд тодорхой мэдээлэл өгье. Иргэд энэ хувьцааны талаарх дэлгэрэнгүй ойлголттой болох зайлшгүй шаардлагатай болоод 20 жил өнгөрчихсөн. За энийг би энэ улсын их дэлгүүрийн хувьцаат компани хувьцаан дээр тодорхой задлан шинжилгээ хийгээд та бүхэнд мэдээлэл өгье. Ер нь бид нар энэ мэдээллийг өгөхдөө энэ үнэт цаасны зах зээл, ярангуяа энэ хөрөнгийн зах зээл дээр иргэд хэрхэн үр ашиг хүртэх боломжтой юм бэ? Энэ талаар мэдээлэл өгөх гэж байна. За үндсэндээ улсын их дэлгүүрийн хувьцааны талаарх мэдээллийг би та бүхэн самбар дээр бичиж үзүүлье. За энэ улсын их дэлгүүр гэдэг хувьцаат компани маань нийтдээ 36 сая 807 мянган ширхэг хувьцаатай нийт хувьцааны тоо. Энэ хувьцааных нь 66% Номин группийн эзэдүүд буюу Номин групп компаниг үүсгэн байгуулсан, Номин холдинг компаниг үүсгэн байгуулсан Шагдар Сүрэнгуан гэр бүл буюу Баяр сайхан инх баяр эс гээд эхнэр нь ингээд 3 хувьцаа эзэмшигч улсын их дэлгүүрийн энэ 36 сая хувьцааных нь 24 сая хувьцааг эзэмшдэг юм байна. Дийлэх хувьцааг нь эзэмшиж байна. Энэ бол 66% нь эзэмшиж байна. Харин үлдсэн 33% буюу 12 сая хувьцааг Монгол улсын хүн амын одоогийн 3 сая хүнийг бол хүн амын 1.5% буюу 45,500 хүн энэ улсын их дэлгүүрийн 33%-ийг эзэмшдэг юм байна. Тэр хөрөнгө оруулалтынхаа эрхийн бичгээр. Энэ 45,500 хүн бол насанд хүрсэн хүмүүстэй хуваагаад үзэхлээр ер нь насанд хүрсэн сонгуулийн насны хүмүүс гэж үзвэл хүмүүсийн 3%. Айл өрхөөр нь бодвол энэ үндсэндээ бол 45 мянган айлын одоо энэ хүн болгон аав нь юм уу ээж нь өгөөд энэ хөрөнгө оруулалтынхаа эрхийн бичиг төвлөрүүлээд аав нь юм уу ээж нь нэг нь хувьцаа эзэмшсэн болцсон. Хувьцаа эзэмших болцсон. Энэ улсын их дэлгүүрийн хувьцааг эзэмшсэн байгаад байна. Ингээд 99 оноос хойш хөвчлснээс хойш улсын их дэлгүүр рүү ноогдол ашиг өгөхгүй яагаад ийм асуудал байна вэ гэдгийг бид нэр гаргаж тавих гээд байна. Өнөөдөр бид нэг 3 чухал асуудлыг хөндөх гэж байгаа. Тэгэхээр улсын их дэлгүүр маань жилийн жил дандаа ашиггүй ажилладаг. Ашиггүй ажиллаж байгаа компани бол ноогдол ашиг өгөх боломжгүй. Ашигтай ажиллаж байгаа компани ноогдол ашиг өгөх боломжтой байдаг. Тэгэхээр энэ улсын их дэлгүүр маань өнгөрсөн 2013 онд орлого гэж 3 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ орлогыг яаж олсон бэ гэхээр улсын их дэлгүүр маань энэ улсын их дэлгүүрийг энэ сандлын ихээр Номин группийн эзэдүүд Номин Реалтер гэдэг өөрийнхөө охин компанитай түрээслүүлээд ингээд 3 тэрбумын орлого олдог. Жилийн зардал нь 3.8 тэрбум төгрөгийн зардалтай байдгаа гэсэн ийм хувьцаа эзэмшлийн хуралдаар мэдээлэл өгсөн. За тэгэхээр хэр их талбай түрээсэж орлого олд юм бэ гэдэг асуултыг асуухлаар 25,500 м квадрат талбайтай юм байна. Улсын их дэлгүүр 7 давхар байшин маань. Энэ байшингийн маань
20,000 м квадратыг түрээсэлгээ гэдэг мэдээллийг хувьцаа эзэмшлийнхаа хуралд энэ гүйцэтгэх удирдлагууд нь хэлж ирсэн. 20,000 м квадратыг түрээслээд 3 тэрбумын орлого олж байгаа гэдэг мэдээллийг өгөхлөөр энэ дээр хэдүүлээ бодолт хийгээд үзэхлээр маш энгийн гаргалгаа гарч ирнэ. 3 тэрбум төгрөгийг 3 тэрбумд чинь энэ төгрөг шүү дээ. Хувааг нь 3 тэрбум төгрөгийг хувааг нь 20,000 м квадраттай ингээд хуваагаад бодохлоор 1 м квадратаас жилийн 150,000 төгрөгийн орлого олдгоо гэсэн юм тооцоо гарч ирж байгаа. 150,000 төгрөгийг хуваадаг нь 12 сардаа хуваачихлаар 1 сард 1 м квадратаас 12,000 төгрөгийн орлого олж ийна гэсэн юм л бүдүүн бараг тооцоо гаргаж ийн л та. Гэтэл улсын дэлгүүрийн ойролцоо байгаа энэ Монгол улсын их дэлгүүр шүү дээ. Ойролцоо байгаа Улаанбаатар их дэлгүүр ч юм ойролцоо байгаа ингээд энэ худалдааны төвүүдийн түрээсийг үзэхлээр 1 м квадратыг нэг 150,000 орчим төгрөгөөр түрээсэлж байна. 1 сарын. Ийм л тооцоо харагдаад байна. Тэгэхээр 12,000 150,000 гэдэг бол асар их зөрөө харагдаж байна. Энэ дээр улсын их дэлгүүрийн ихэнх хувьцааг нь эзэмшсэн номин группийн эзэдүүд энэ 3 этгээд 66%-аа саналын ихээрээ ийм их хэмжээний буюу ашиг сонирхлын зөрчилтэй хилцлийг номин Риалтер гэдэг компанид хийснээрээ ашигыг цаана аваад авах магадaltaй байна гэсэн ийм л мэдээллийг бид өнөөдөр хийх гэдэг. Тийм учраас бид нар ашиггүй ажиллаад ноогл ашиг юус авч чадахгүй байна гэсэн ийм л зүйл харагдаад байна л да. За энийг хэдүүлээ одоо өөрсдийнхөө тооцоололоор зүгээр бодоод үзье. За өөрсдийнхөө тооцоололоор бодохлоор ингэж бодох нь бид нар. Хэрэв улсын дэлгүүрийг шудраг өрсөлдөөний зарчмаар хин өндөр түрээс өгсөн байгууллага түрээслэе гэвэл 20,000 м квадратыг үрждэг нь 1 м квадратыг ойролцоогоор хэдүүлээ 100,000 гэдэг энгийн байдлаар тэгшгээд бодоод үзье. 100,000-аар түрээслэхээр 20,000 м квадратыг 100,000-аар түрээслэхээр 1 сарын 2 тэрбум төгрөгийн орлого харагдаж байна гэж юм. 2 тэрбум төгрөг. 2 тэрбум төгрөгийг үрждэг нь 12 сар тогтмол түрээслэнэ гэж хэрэг үзвэл 24 тэрбум төгрөгийн орлого олох магадaltaй байна гэж зүгээр бид нар зүгээр хардж байгаа юм л да. Ийм байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ бид нар энийг хардж байна. Ийм хэрэг орлого олвол улсын дэлгүүр жилд нэг 3.8 тэрбум төгрөгийн зардалтай гэж байгаа. Үүний 66% бүр ихэнх нь ерөөсөө энэ улсын дэлгүүр маань 11 тэрбум төгрөгийн өртөө, хаана өртөө гэсэн чинь номин групптэй өртөө байгаа. Номин групптэй 11 тэрбум төгрөгийн өртөө. Энэ өрийн зээл нь энэ 3.5 тэрбум төгрөгийнхөө 60%-ийг энэ зээлийн өрөнд буюу хүүндээ ингээд өгөө шилжүүлээд идэг номин группт. Үйл ажиллагааны зардал нь 1.5 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардал гарч байна. Нөгөө тоог цахилгаан одоо магадгүй ажилчдын мөнгө ингээд нийгмийн даатгал ч юм уу татвар гэдэг ингээд. Тэгэхээр энэ 20 тэрбум төгрөгийн орлого олж байгаа тохиолдолд 3 тэрбум магадгүй 4 тэрбумыг хасахад 20 тэрбумын орлого харагдаж байна гэж харагдаж байна. Энэ бол цэвэр орлого байх боломжтой гэж харагдах байна шүү дээ. Энэ 20 тэрбумаас иргэд ноогл ашиг авъя гэж 36 сая хувьцаанд хуваахлаар ямар тоо гарах вэ гэдгийг иргэд өөрснөө бодчих хэрэгтэй. За энийг хэдүүлээ тоогоор бичиж үзүүлж. 20 тэрбум гэж чинь ийм тоо шүү дээ. 20 тэрбум. Үүнийг нэг ширхэг хувьцаанд хэдэн төгрөг ноогл ашиг олох боломжтой вэ гэд 36 сая 807,850 шиг хувьцаанд хуваахлаар нэг ч хувьцааны ноогл ашиг өгөөж ингээд харагдана. Энийг л ноогл ашиг ингээд аваагүй олон жилийн хувьцаа эзэмшигч нар өнөөдөр хүрсэн байна. Энэ асуудал нэгдүгээр асуудал, энэ асуудлыг бид нар гаргаж тавьж байгаа. Энэ асуудал нь компани тухай хуулиар, үнэт цасны зах зээлийн тухай хуулиар холбогдох маш олон заалтууд зөрчигдсөн байгаа гэдэг. Компани тухай хуулиар бол их хэмжээний хилцэл, ашиг сонирхлын зөрчилтэй хилцэл, үнэт цасны зах зээлийн тухай хуулийн тодорхой заалтуудыг ингээд зөрчсөн ийм байдалтай.
Энэ мэдээллийг иргэд авдаггүй, энэ мэдээллийг ойлгодоггүй. Иргэд энэ мэдээллийг авъя гэж хувьцаа эзэмшдийнхаа хуралд суугаад иргэд мэдээлэл авъя гэхээр номин групп ирэх мэдээлэл өгдөггүй. Ийм байдалтай байна. Тэгэхээр энэ бол энэ үнэт цасны зах зээл, санхүүгийн зах зээл дээр байгаа том лойр юм биш үстэй. Ийм хардлт бидэнд байгаад байна. Энэ хардталтыг бид нар шалгуулахын тулд санхүүгийн зохицуулах хороонд энэ улсын их төлбөр хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах клубын зүгээс тодорхой хуулийн залтуудыг бичээд санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэл өгсөн. Шудраг өрсөлдөөн энэ дээр бас хангахдахгүй байна. Хин өндөр түрээсээ санд хэлсэнд нь түрээслэх боломжтой ийм шудраг өрсөлдөөн бас энэ дээр хангахдахгүй байгаа учраас бид нар бас өрсөлдөөнийг зохицуулах байгууллага руу ингээд бас албан тоодод өгсөн. Удахгүй энэ мэдээллийг бид нар аваад энэ мэдээлэл дээр үндэслээд санхүүгийн зохицуулах хорооных бидэрт мэдээж энэ өргөдөл гомдолд маань хариу өгөх байх. Энэ өргөдөл гомдол дээр үндэслээд бид нар энэ асуудал шийдэгдэхгүй ингээд цаашаа үргэлжлэх юм бол бид нар улсын их хурлын өргөдлийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо, хууль зүйн байнгын хороо, хууль зүйн яамд энэ асуудлыг тавьж бас цаашаа явна гэсэн энэ асуудлыг зэгцлээч гэсэн ийм л нэг мессеж энэ байгаа. Энэ мессежийг өгөхдөө би энэ улсын дэлгүүрийн хувьцаа эзэмшигч нар 45,000 сэрээчээ энэ улсын дэлгүүрийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах клуб гэж байдаг. Манай хаягийн дагуу холбогдоод утасны дугаараар холбогдоод бидэнд хандаад энэ хувьцааны талаарх мэдээлэл зөвлөгөөг аваач гэсэн нэг мессежийг бид нар өгөх гэдэг. Хоёрдугаар санхүүгийн зохицуулах хороонд энэ мэдээллийг өгсөн үе үеийн санхүүгийн зохицуулах хорооны даргууд энэ асуудлыг бол нууран дарагдуулж ирсэн. Маш олон хувьцаат компанид энэ асуудал байгаа. Энэ бол улсын их дэлгүүргээд хамгийн хувьцаа эзэмшигчтэй компани дээр бид нар өнөөдөр жишээ авч ингэж ярьж байгаа. Ингээ цаашдаа ер нь бол цаашаа явна гэсэн юм бол энэ төрийн байгууллага энийг бас анзаараач гэж хэлэх гэдэг. Тэгээд хэрв хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хэрэг зөрчигдөж байгаа тохиолдолд санхүүгийн зохицуулах хороо бидний төлөөлөл шүүхэд нэг хэмжлэл гаргах эрхтэй ийм хууль зүйн заалтууд үнэт цасны зах зээлийн тухай хууль, компани тухай хууль дээр байдаг. Энийг бас санхүүгийн зохицуулах хорооныхоо энэ асуудлыг авч хэлэлцээд энэ асуудлыг зэгцлээч гэсэн юм мэдээллийг өгч байна. Тэгээ манай клубын зарим гишүүд маань та бүхэн мэдээлэл өгөх байх тэр мэдээллүүдийг сонсёо гэдэг. За улсын их дэлгүүр хувьцаат компани нэг эсвэл хэсэг үлэг гэр бүлийн компани биш. Нийтийн олон нийт одоо хувьцааг нь эзэмшдэг 45,505 эзэмшигчтэй хувьцаат компани. Нийтдээ 36 сая 807,850 хувьцааны 24 сая 348,856 хувьцааг нь бол номон групп компани нэр бүхий хүмүүс бол эзэмшдэг. Энэхүү дийлэнх хувьцааг эзэмшдэг 3 этгээдийн хууль бус шийдвэрийн улмаас улсын их дэлгүүр хувьцаат компани 2014 оны байдлаар бол 11 тэрбум 420 сая төгрөгийн өртөө байна. За номон групп компанид улсын их дэлгүүр хувьцаат компани олон жилийн турш санаатаагаар өртөөж ирсэн үйлдэл нь их хэмжээний хилцэл мөн болно. Номон группийн эзэдүүд улсын их дэлгүүр хувьцаат компани 66% эзэмшдэг бөгөөд энэхүү саналын эрхийн давуу байдлаа ашиглан улсын их дэлгүүр хувьцаат компани 33% эзэмшдэг 45,500 гаруй хувьцаа эзэмшигчдийн нуугдал ашиг авах, хувьцааны үнийн өсөлтөөс үр ашиг хүртэх, санхүү үйл ажиллагааны төлөвлөгөө тайланд бодит саналын эрх эдэлж төлөөлөн удирдах зөвлөлд сонгох эрх зэрэг үндсэн эрх бол зөрчигдсөөр ирсэн юм аа. За 2013 оны байдлаар улсын их дэлгүүр хувьцаат компани зардал нь бол 3 тэрбум 804 сая төгрөг байна. Үүний 69.3 буюу бараг 70% нь бол зээлийн хүүгийн зардалд бол орсон байдаг. Улсын их дэлгүүр хувьцаат компани хэн нэгэн этгээдэд бус номон группэд өртөө байна. Жил болгон олон сая төгрөгийн алдагдлаа ажиллах зохиомол балансыг гаргаж алдагдал нь 804 сая гаруй сая төгрөгийг номон группээс санхүүжүүлсэн гэж хувьцаа эзэмшигчдийн хуралд мэдгдэг бөгөөд жил бүр улсын их дэлгүүр хувьцаат компани номон төлөх өөр өсөж байдаг байна.
За сонирхлын зөрчилд хилцэл хийсний улмаас улсын их дэлгүүр хувьцаат компанид учирсан олон жилийн хохирол өр төлбөрийг номин группийн эзэдүүд гүйцэтгэх захирлаар нөхөн төлөх уулийн заалт байна. Хувьцаа эзэмшигчд бид энэ өрийг төлөвлөж авахыг одоо хүсэж байна. За. Энэ хувьцаа ногдлаа шиг ерөөсөө байдгүй. Тэгээ ногдлаа шиг хаваасан байдлыг харахад 2000 онд нэг хувьцаанд 30 мөнгө хуваарлсан байдаг юм байна. 2007 онд нэг хувьцаанд 3 төгрөг, 2010 онд 5 төгрөг гэж. Энэ мэт одоо олон жил ингээд ийм олон төрлийн ашиг олж иж одоо ингээд хавтаагаад идэв. Энэ ашиг олж чадахгүй одоо би хооцсон юм дээр ингээд байж идэв. Мэдээлэл авцсан. Энэ бол одоо миний хувийн мэдээлэл байгаа. Жишээ нь одоо ингээд цаашаа энэ Дархан аймаг Шарын гол Эрдэнэт хөтгийн зэмтийн үйлдвэрийн одоо улсын дэлгүүр хувьцаа эзэмшдэг хүмүүс юмаа мэдэхгүй байгаад бичиг баримтайгаа яриад энэ манад хандаад цаар яриад холбогдооч гэж уриалж байна. тэгэхээр энэ одоо 2000 онд, 2007 онд, 2010 онд ноогл ашиг өгсөн гэж юм л та. Тэр үед одоо нэг талхны үн ямар байсан бэ гэдгийг хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр хүмүүс нэг олон энэ хөрөнгө оруулалтынхаа эрхийн бичгээр хувьцаа авсан улсууд ноогл ашигынхаа мөнгөөр нэг талх авъя гэхэд талхны мөнгө хүрэхгүй. Ийм л байдалтай л байна. Тэгэхээр иргэд энэ яагаад ийм бага ноогл ашиг өгöd байгаа үндсэн шалтгаан нь энэ 66% эзэмшиж байгаа улсын их дэлгүүрийн дийлэнх хувьцааг нь эзэмшиж байгаа номин группийн эзэдүүд одоо энэ саналын эрхээ хууль бусаар ашиглаж ингэж ноогл ашиг өгөхгүй байх талаас нь шийдвэр гаргаснаас болж энэ шийдвэр нь компани тухай хууль холбогдох залтууд нь бүр их олон жил ингэ зөрчигдсөн юм л процесс байгаа. Энэ байдлаас л болж ийн энийг одоо цэгцлэх хэрэгтэй байна гэдэг асуудлыг л бид нэр тавьж байна. Одоо энэ дээр нэг юм байна л да. Санхүүгийн зохицуулах хороо маань бидний одоо хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, өөрөөс ихтэй байх, эд тод байх тийм үндсэн зарчмыг баримталж ажилладаг байгууллага. Тэгэхдээ санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 сарын 12-ны өдрийн 505 цот тогтоод байдаг. Энэ тогтоодыг улсын их дэлгүүр хувьцаат компани үнэт засаг эзэмшигч буюу намын группийнхэн бол байнга зөрчиж хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт таахгүй үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг юм байна. Тэр нь ямар юугаар гэж нөхдөр өөрсдийнхээ давуу эрхийн 66%-аас хандаад босод хувьцаа эзэмшигчтэй хуурах, жилд нэг удаа хувьцаа эзэмшигчтэй хуурал дээр худал мэдээлэл өгдөг. Хуурах, нэхэлдэг, залилдаг. Тэгээ ийм байдлаасаа болоод нийт үлдэж байгаа 45,500 ширхэг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт ноцтойгоор халдаад биднэрт хувьцааны ноогдол ашигыг олохгүй байх. Нэг асуунда тайлан балаас одлоо гаргах гэж суугаад байгаа байхгүй юу? Тэгээ тэрэн дээр юу н харагдаж байгаа нөхдөр энэ байна юу нөхдөр гэж юм л да. Тэр хүн хэлсэн 25,500 м квадрат ашигтай төлөвтэй. Тэрээс 20,000 м квадрат нь яг одоо турист боломжтой талбай гэж үздэг. Тэгээ тэрийг 100,000 төгрөгөөр бодоод үзэхэд 24 тэрбум гаргаад ирж байгаа шүү. 24 тэрбум гаргаж ирчээд өөрсдийнхөө зардал гэж яриад байгаа 3.8 тэрбум төгрөгөө хасаад байгаа. Цаана нь хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч ашиг авах, ноогд ашиг авах болцоо үүсээд байгаа байхгүй. Энийг олон жил хаан дарагдуулж ирсэн. Тэгэхээр бид нэр санхүүгийн зохицуулалт хороогоор дамжуулаад энэ 36 сая 850 ширхэг хувьцаанд ордог энэ 24 тэрбум байна уу? 12 тэрбум төгрөг байна уу? Ямар хэмжээгээр төрөслөх болж байгаа тэрүүгээр төрөслээд бидэрт ноогд ашиг маань хойрч өгөөч ээ. Тэгэхгүй бид нар олон жил охирлоо. Та нөхдөд одоо үндэ бүдүүрээ дуслаад гэж хэлэх гээд байна. Дараа нэг юм байна. Өөрсдийнх нь одоо энэ хувьд намын групптэй төрөслөж байгаа юу нөхдөд үлгшиг юм байна л да. Намын группт бол 3 тэрбум төрөслөж байна. Жилийн сартаа бол 12,000 төгрөг. Жилдээ 150,000 төгрөг. Энэ одоо ямар ч бодоод үзсэн гэсэн ерөөсө болохгүй асуудал байгаа байхгүй. Энэ хоёроор судлаад яваад үзэхэд хамгийн доод нь сартаа 150,000 төгрөгөөр 1 м квадрат төрөслөж шээ. Тэгэхэд сард 12,000 төгрөгөөр улсын их дэлгүүр ямар байршилтай вэ? Бодлооны ямар байгууллага байлаа? Тэрийг бодоод ах чинь эн чинь бол ерөөсө хүүхдийн тоглоом шиг юм тавьчаад
тоо бод чаддгүй улсуудад харьцаад байгаа юм шиг хэлээд байгаа байхгүй. Энэ юугаар яагаад вэ? 66% бид нар эзэмшиж байгаа учраас бид нар илүү ногдлоо шиг бид нар илүү их хэлэх ёстой гэмийг харуулдаг байна. Тэгвэл бид нар 33% эзэмшиж байгаа. 45,500 хүн чинь. Тэрнийхээ ихийг эдлээ. Тэнд ногд ашиг авъя гэж бид нар хэлээд байгаа. Тэгэхээр төлөөлөн үйлдвэрлэл зөвлөлөөр дамжуулаад одоо юунд ярьсан нөхцөл санхүүгийн нөхцөл зохицуулахаар өргөдөө гаргаж өгөөд зохицох шатныхан байгууллагуудаар явуулаад бидний ногд ашиг авъя гэж юм тавиад байна. Яг нэгдүгээр тэр. Хоёрдугаар төлөөлөн үйлдвэрлэх зөвлөл 20 энэ үлдсэн 45,500 хүнийхээ төлөөллийг оруулъя. Тэгэхгүй бид нар одоо гүйцэтгэх захирал төлөөлөл үйлдвэрлэх тэр чигээр тэдний тал 66% талд очихдоо бид нар ямар ч мэдээлэл байхгүй мэдээллийн гадна үлдчихлээ. Энийг л хэлэх гээд байна. Яг зөв. Би одоо хоёр дахь мэдээллийг бас та бүхэнд гаргаж тавих гэж байна. Хоёр дахь мэдээлэл нь юу вэ гэхээр сая улсын их дэлгүүр хувьцаат компаниг Европын сэргээн босгол банкад барьцаан тавиад байшингийн Орос ерөөсө байшингийн барьцаан тавиад тэгээд Номин группийн охин компани Номин 5 Тэрэд гэдэг компани үйл ажиллагаа дэмжихийн тулд 13 сая долларын зээл авах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр улсын дэлгүүрийг өөрийг нь нөгөө байрын барьцаанд тавиад 13 саяын зээл аваад 13 сая Номин 5 Тэрэд гэдэг компани үйл ажиллагаа дэмжихийн тулд зээл авах гэдэг ийм хилцэл сая үндсэндээ хувьцаа эзэмшдэг ээлжид бус хурлаар ийм асуудал яригдлаа. Хизээ болсон бэ гэхээр сая 2014 оны 12 сарын 30-ны өдөр хүмүүс баярын наастртаа байгаа энэ моментыг ашиглаад 30-ны өдөр энэ хувьцаа эзэмшдэг ээлжид бус хурлыг хийгээд энэ 45,000 хүнээс угаасаа ирэхгүй ягаад баярын наастртаа очсон. Энэ 66% тал хувьцаа эзэмшдэг хуралд ирээд эрэхтээ энэ улсын дэлгүүрийн барьцаан тавих процесс маань 66% талд бол Номин группийн хувьд бол ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл болж байгаа учраас өөрийнхөө хувьцаанаас 4.99% буюу 1,800,000 ширхэг хувьцааг нэг нэр бүхэн этгээд зарсан байгаа байхгүй юу? Блок харилж байгаа хөрөнгөний мэж. Ингээд зарсан хүнээрээ сая энэ хувьцаа эзэмшдэг ээлжид бус хуралд оруулаад санал өгүүлээд энэ зарсан үнэлэлээрээ улсын дэлгүүрийг барьцаан тавиад Номин 5 Тэрэдэд одоо энэ зээлийн авч өгөө гэсэн зөвшөөрсөн саналын эрх өгчихсөн. Энэ процесс маань энэ 45,000 хүний эрх ашигт бүр халтсан юм болчиход байна. Энэ бол улсын их дэлгүүрийг өөрийнх нь нөгөө барилгын барьцаан тавина гэдэг чинь бол нөгөө 33% эзэмшиж байгаа 45,000 хүний эрх ашигт халтсан юм л процесс болоод байгаа. Энэ бол хоёр дахь асуудал ингээ болчиход. Энэ бол үнэт цасны зах зээлийн тухай хуулиараа дотоод мэдээллийг эзэмшигч манипуляцийн шинжтэй мөн энэ 1.8 сая хувьцаа буюу ойролцоогоор 1 тэрбум гаруй төгрөгийн хувьцааг хэн нэг авсан. Тэр этгээд маань энэ мөнгийг хаанаас ийм их мөнгийг гаргаж ирээд улсын их дэлгүүрийн хувьцааг шууд худалдаад авчваа. Татвар төлсөн үү? Гэх мэтлэн их олон асуултууд эндээс гараад ирнэ. Тэр энийг шалгуулах шаардлагатай санхүүгийн төсвөлгөөр энийг бол одоо шалгах эрх зүйн үндэстэй байдаг. Энийг шалгаач гэсэн ийм мэдээллийг бид нэр бас өгж байгаамаа. Тэр үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар тодорхой заалтууд байна. Энэ байна л да. Үнэт цаас гаргагч гэдэг нь улсын их дэлгүүр гэж байгаа. Эсвэл түүний эрх бүхий албан тушаалт нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагч эрх ашигыг хохироосон хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэдэг нь санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн үнцийг энд тодорхой заагаад байна. Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж биднийг төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргахыг хүсэж байна гэсэн ийм зүйлийг санхүүгийн зохицуулах хороонд бид нэр хүргүүлсэн байна. Мөн үнэт цасны зах зээлийн тухай хуулийн 63.1.16-д шаардлагатай тохиолдолд үнэт цас эзэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашигын төлөө нэхэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргана. Итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргана гэд санхүүгийн зохицуулах хорооны бас энэ бас өөрийнх нь эрхэнд нь байна л да. Үнэт цасны зах зээлийн хууль. Тухайн процессд санхүүгийн зохицуулах хороо улсын их дэлгүүр хувьцаат компани 45,500 хувьцаа эзэмшигчдийн эрх ашигын төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхийг хүсэж байна. Энэ асуудлыг цэгцлээч гэдэг ийм л асуудал. Бид нар 45,000-уулаа нэг газар цуглаад хурал хийх боломж бололцоо хомсгон байна. Гэхдээ иргэдэд би хандж байна. 45,000 хүн та нар
манай байгууллага тандаад хувьцаа эзэмшлэлээ тодруулаад энэ бидэнтэй хамтарч ажиллаж энэ тэмцээч төлөөллийн удирдах зөвлөлд өөрснийхөө төлөөллийн хүмүүсийг оруулаач. Тэр төлөөллийн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд гэж улсууд байдаг. Төлөөллийн удирдах зөвлөлийн дарга байдаг. Төлөөллийн удирдах гишүүд гүйцэх удирдлагууд маань хууль бус шийдвэрүүд гаргаад байна. Энэ асуудлыг цэгцлээч гэсэн ийм л аль бие усны хэвлэлийн байгуурал хийгээд бид нар мэдээлэл өгж байна. За тэгээд сэтгүүлч та бүхнээс хэрэг асуулт байгаа бол асууж болно. Бид нар хариулахыг хичээе. Ер нь иргэд энэ хөрөнгө оруулалтынхаа эрхийн бичгээр хэрхэн яаж юу авснаа юунаас мэдэхгүй байгаа бол манай байгууллага тандаж энэ мэдээллийг авах боломжтой шүү. Тэр 45 мянган хүний гэр бүлгээд нэг хүн бол цаана 5 ам бүлтэл байгаад байгаа. 45 мянгаыг 5 дөржүүлэхлээр 200 мянган хүний асуудал улсын их дэлгүүртэй холбогдож гарч ирж байгаа шүү. Тэр 200 мянган хүний асуудал гэдэг бол бага асуудал биш. Их олон хүний асуудал шүү. Энэ асуудал шийдэгдэхгүй бол бид нар нэлээд тэмцлийн өндөр өөр хэлбэрүүдийг бас ашиглана гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. За энэ улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигч нар манай дээр хэрхэн хандсан тэр талаар нэг мэдээлэл өгөөч. Энэ олон одоо ийм олон мянган хүмүүс мянгаад хүний одоо утас дугаар нь хичнээн тооны хувьцаа эзэмшиж байгаа нэг гэдэг энэ дээр байж байгаа. Тэгээд бид бүхэндээ дахиад өссөн хүмүүс ирж холбогдно гэж хэлж байна. За баярлалаа. Аа